Соёлын цэцэгчдийн хамтарсан шинэ жилийн цэнгүүн 2026. Монголын цэцгийн бизнес эрхлэгчдийн холбоо болон Flower Market хамтран зохион байгуулж байна. Сайн бацгаана. Цэцэг зөвшөөрлөгийн компани захирал Баттар байна. За манай компани бол 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. За 2025 онд энэ салбарт ажилладаг бизнес эрхлэгчтэйгээ нийлээд өдөртөх зүйлийн 5 гишүүнтэйгээр Гоёлын цэцгийн бизнес эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулад ажиллаад эхэлж байна. Тэгэхээр энэ энэхүү үйл ажиллагааны хүрээнд бидний хамгийн анхны үйл ажиллагаа болох Гоёлын цэцгийн бизнес эрхлэгчдийн холбоо тэгээ Flower Market-аагаа хамтраад энэ зах зээл дээр ажиллаж байгаа ажиллаж байгаа хүмүүстээ нэлээд сайхан шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулъя гэдэг ингээд шийдээд ингээд бид бүхэн ажиллаж байна. Энэ жилийн шинэ жилийн цэнгүүн маань 2 байгууллага ингээд хамтраад ажиллаж байгаагаар онцлогтой. Мөн бас тухайн үйл ажиллагаан дээр олон ийм сюрприз олон хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаагаар онцлогтой. Маш их хичээж ингэж ажиллаж байна. Манай шинэ жилийн комиссийнхан маань. Тэгэхээр магадгүй энэ шинэ жилийн цэнгүүнд бид бүхэн оролцсноор илүү салбарынхаа онцлогийг таньж мэдэх олон сайхан ач тустай үйл ажиллагаа явуулдаг. 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү шинэ жилийн цэнгүүн маань энэ жил бол маш өргөн агуулгатайгаар болно гэдээ ингээд бэлдэж байгаа шүү. Энэхүү шинэ жилийн цэнгүүн маань 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулах гэж байна. Тэгээ та бүхэн холбооныхоо үйл ажиллагаагаа дэмжиж Flower Market-ийн үйл ажиллагааг бас дэмжиж энэ нөхөө бас энэ олон сайхан энэ зах зээлийнхаа онцлогийг мэдэрсэн энэ сайхан шинэ жилд оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ энэ утгагүй болох шинэ жилийн 2025 оны 12 сарын 13-нд болох шинэ жилийн цэнгүүндээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэгээд баяртайгаар уулзцаая.